Таны хүүхэд Гремликсийн нийсэн тоглоомын дэлгүүрээс тоглоом аммаараа нэгж таныг шаналгаж байна уу? Эсвэл та Хейли Бибригийн тэндээс харсараагаад өвдөө урууламглаж утасны гэрээг аммаар болтгоо. Лайбелгийн хөөрх инфлюенсер охтууд ньюсфид дээрт нь гарч ирээд таач бас тэдний эргэлдэг бүтээгдэхүүнийг хэрэглэмээр байна уу? Тэгвэл өнөөдөр олон танил хүмүүс алдарчдын тухай ярилццгаая. Өдөр болгон олон танил хүмүүсийн талаар ховж цоо яриа. Тэдний хувийн орон зайруу нь хатсан мэдээллүүд. Эсвэл өнөөх олон танил хүмүүс маань ямар муухан байсныг илтгэх баримт. Монголыг хэнийг шүтэх ёстой гэдэг нь амар тодорхой байхгүй юу? Хин яг мундаг юм, хин яг од юм тий. Ер нь энэ олон танил хүмүүс алдарчнууд чинь бид нартай л адил хүмүүстэй. Бид нар заавал хин нэгэн од олон танил хүнийг шүтэж тэднээс үлгэр дуурайлал авч эсвэл амьдралаа микро байдлаар удирдуулах ёстой юу? Тэгвэл хин нэг олон танил од хүн болоод байна вэ? Алдарсан гэдэг үг хизээс гаралтай вэ? Тэд бүх цаг үед байсаар ирсэн үү? Түүхэн цаг үеийн онцлогоос шалтгаалan алдар нэр хүнд өөрөөрөө тодорхойлогддог байжээ. Манай эртний өмнө Сангмартан гүн ухаантай сэтгэгчид нийгмийн талаар хүсэл бодол намлалаар алдартай байдаг байв. Эртний Грек үед эр байр хүч чадлаараа тамирчид нэр алдар турдаг байлаа. Харин англиар celebrity монголоор алдарсан гэх ойлголт нь сүүлийн үеийг гарч ирсэн үзэгдэл юм. Америкийн нэр төвч Брюсний тодорхойлсноор алдарсан гэдэг нь олон танил гэдгээр алдартай байх хэвтлийг хэлнэ хэмжээ. Алдарчнуудын үндэс нь Македонскийн Александртай холбоотой бөгөөд Александрын олон нийтийг манипуляцив чадвар, дэлхийд ихнийг хамарсан том амбицын түүнийг дэлхийн анхны олон танигдсан хүн болгосон гэж зарим судлаачид үздэг. Харин олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бий болсноор алдарчнуудын нийгэм нөлөөлөх байдал улам өсөх болов. Тухайлбал Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч гэсэн Абрахам Линкольны үед өнөөдөр шиг мэдээллийн хурдан түгэх олон арга байгаагүй боловч олон нийтийн хэрэгсэл гэрэл зургийн хөгжид эрчимтэй явагдаж байв. Линкольны алдартай болсны том шалтгаан нь түүний гэрэл зургийг олон нийтэд түгээсэн явдал ажээ. Түүний зургууд хаасайгүй тархаж, түүнийг олон хүн шууд танигдах болгосон. Өнөөдөр хинийний зураг бичлэг дахин ертөнцөөр дарахвал маш олон хүмүүс түүнийг хүссэн хүсээгүй харж, явандаа хүн болгон мэддэг болдог шил гэсэн үг. Харин хөдөлгөөнд киноны хөгжил бий болж алдарсан гих тодорхойлтыг улам бэхжүүлэх болов. Америк нэгдсэн улсад кино компаниуд анхандаа жүжигчдэрээ тулгуурласан маркетинг хийдэггүй байв. Тэр ч удаа хин гэдэг хүн тус кино тоглож байгаа талаар танилцуулдаггүй байжээ. Гэсэн хэдий ч үзэгчид жүжигчдийн талаар мэдээлэл авахыг шаардаж, нэр намтрыг нь хүссэн цагтлаар кино студиудыг дүүргэх болов. Ингээд кино продюсерүүд жүжигчтэй ашиглан илүү их мөнгө олох боломжтой болохыг ялгажээ. Тэгэхээр өмнөх үетэй харьцуулахад орчин үеийн алдарчнууд бол капитализмын бүтээл юм. Алдар нэр хүндийг худалдаж авч базаарч болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл алдарчнуудын нэр хүн имижийг зах зээл дээр бүтээгдэхүүн шиг үнэлж тэднийг хүн гэж харахаасаа илүүтэйгээр ашиг олох зорилгоор амьд брэнд болгодог. PR маркетингийн багууд нь алдарчнуудын дүр төрхийг бий болгох удирдлагад их үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал 1990-ад оны үеэр Анжелина Жолигийн имиж дүр төрхийг авч үздэг. Bisexual, шивээсээр дүрсэн, харт эмхтэн амаралтай, төрсөн ахтайгаа хүртэл үнсэлцдэг, сэтгцэн докторгүй, юхрийнхаа цэцэг хүзүүндээ зүүж явдаг үнэн болж битгүү хүүхэн гэсэн зөрхтэй байлаа. 2005 онд Mr. and Mrs. Smith кино тоглож Brad Pitt-ийг олны хайр хүндэглэлийг хүртсэн жүжигч эхнэр Jennifer Aniston-аас салгасан ичдэггүй эмэгтэй гэсэн нэрийг зүүсэн байв. Одоогоор багилчсан Hailey Selena Gomez гэсэн үг. Тухайд хинч Brad Pitt-ийг буруутгахгүй зөвхөн энэ хоёр эмэгтэйгээс буруу хайж ихэнх хүмүүс Team Jennifer болсон байлаа. Харин 2000 оноос тэрээр хүмүүнлэг хандив үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дүрхсдийн эрх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн сайн сайхны төлөө гэх мэт янз бүрийн үйл ажиллагаанд оролцож эхлэснээр өөрийн дүр төрхөө эргээр дахин бүрдүүлж чадсан юм. Харин орчин үе TikTok, Facebook, Instagram-аас үүдэн дангад дуучид, жүжигчид, тамирчид олон танил болдог байсан үед ард тусарчээ. Ихэнхдээ гадаад үзмжийн хувьд өнөөх олонгой сайхны стандартад нийцсэн хүмүүс асвал энгийн хүний амьдрч чадахгүй зэрэг мөрөөдлийн амьдралаар амьдарч хүрхэнтэй амьдрах аргыг зааш буй хүмүүс одлоход амархан болсон цаг үе. Эсвэл арай өөр арга замаар олны танил болсон хүмүүс. За, ер нь бол бид нар чинь өөрсдөө од олны танил болох хүнээс огчдаг гэсэн үг. Тэгвэл яагаад бид олны танил хүмүүсийн талаар ховж явна дуртай байдаг вэ? Ховж явна хүндрэлтийн соёл иргэншлийн үеэс эхлэн хүний амьдралын харилцаа үйлчлэлийн саншгүй нэг хэсэг байсаар ирсэн. Бид нийгмийн амьтад өчир бие биетэйгээ холбогдох, харилцаа үүсгэх, үндсэн эрхтэйтэй байдаг. Калифорни их сургуулийн Riverside-ийн судалгаагаар хүмүүс өдөрт дунджаар 52 минутыг ховж ив ярихад зарцуулдаг байна. Сонирхолтой нь ховж ивийн дийлэх буюу ойролцоогоор 70-50% эргэж биш сүрэгч биш түгэсгсэн байдаг бол ердөө 15% сүрэг, 9% эрэг байдаг. Татангсыг дээр 24 талаар уужим ялгаан цавхийн хэргийн драмын талаар мэдэхгүй бол үнтэй болохоор ярих ч юм алдахгүй хэцүү байна уу?
Байгаад хэрэггүй дээ. Угаасаа бусдаа ховж ярьж харилцаа холбоо үүсгдэг байх нь хүнд байх хэрэгтэй нийгмийн ур чадварын нэг болчихсон үе. Ягвал сармагчингууд бие биетэйгээ орж татсахын тулд нэгнийхээ бөөсийг төвсөөвлөж өгдөгтэй адил хүмүүс ховж ивийг ашигладаг байна. Гэтэ амьдралдаа хизээч уулзаж байгаагүй. Эдгээр алдарснуудын амьдралд бид яагаад ч их анхаарлаа хандуулж тэдэнтэй холбоотой ховж ивээ араас үзэлтэн вэ? Яг хөө бид эдгээр алдарснуудтай хизээч уулзаж байгаагүй гэдэг нь тэдэнтэй ямар нэг харилцаа тогтоогүй гэсэн үг биш. Сэтгэл судлаачдын хэлж заншуулснаар хүмүүс алдарснуудтай парасоциал харилцааг бий болгодог. Үндсэндээ нэг талт төсвөлийн харилцаа гэсэн үг юм. Жишээлбэл та багасаа Ariana Grande-гийн тоглосон киног үзэж дууган сонсож, ололт, амжилт, гуниг зовлонг хамт хаалцаж ирсэн тул хизээч уулзаж байгаагүй дүүч түүнийг мэддэг юм шиг мэдрэмж төрхийг хэлж байгаа юм. Тэгэхээр алдарсан олонний танил хүмүүстэй үүсгэсэн энэхүү парасоциал харилцаа бага тунгаар өөрөөр хэлбэл зөв зохистой эрүүл байж болно. Энэхүү харилцаа бидний бодит ертөнцийн харилцааны цоорхойг нөхөж өгдөг бөгөөд амьдрал дээрх өөрийн мэддэг таньдаг хүнтэй үүсгдэг харилцаанаас эрсдэл бага дагуулдаг. Тухайлбал та ажлынхаа дулмаагийн талаар ховж яриа яваад байх юм бол дулмаагийн чихэн тэр хов бүрхэн хурдан бөгөөд та өөрөө эргээд асуудалд орох магадaltaй. Рахаага Кайли Женнерийн талаар хов яриад явах нь эрсдэл бага дагуулдаг. Үүнээс гадна хүний тарих шинэлэг сонирхолтой мэдээллийг хайж олоход зориулагдсан. Бид ховж ив сонсох үед бидний тарихт допамин хэмээх нейротрансмиттерийг ялгаруулдаг бөгөөд энэ нь бидэнд таашаалга, сэтгэл зүйд өөрийгөө урамшуулах системтэй холбоотой байдаг. Энэхүү хариулт нь биднийг илүү их ховж ивийн талаар сонсох хүслийг нэмэгдүүлж өгдөг гэсэн үг юм. Түгэрч барахгүй ховж ивэнд бусдын талаар сөрөг мэдээллийг агуулж байвал бид өөрсдөө тэднээс дээгүүр үнэлж мэдэрдэг байна. Энэхүү мэдрэмж нь нийгмийн харьцуулт гэж нэрлэгдэг сэтгэл зүй үзэгдэлтэй холбоотой бөгөөд бид бусдыг өөрсдөө харьцуулж өөрийнхөө үн цэнийг тодорхойлдог. Ингээд олон нийтэд ямар ч үсээгүй төгс мэд харагдаг алдарснууд ямар нэг алдаа гаргах, хэрэг түүхт орооцолцсныг сонсоод цаашаа авах, эсвэл тийч бас бидэнтэй адил хүн юм байна гэдгийг ойлгож авдаг. Үүнээс гадна олонний танил хүмүүсийн талаар ховж ив нь стресс тайлах нэг хэлбэр болж өгдөг. Амьдрал хүнд хэцүү санагдсан үед тэдний талаар ховж ив дээр анхаарлаа төвлөрүүлж бодит ертөнцөөс төр зогсох нь хэцүү мэдрэмжээс ангижрахад тусалдаг. Гэхдээ мэдээж тунганд харуулах хэрэгтэй. Бодит амьдралаас түрхэн зөрзөгдөж, стрессээ тайлах өөр олон аргууд байгаа шүү дээ. Тухайлбал ном унших, өөрт хэрэгцээтэй подкаст сонсох гэх мэт. Та тэдгээр хүмүүсийг жиш танихгүй байлаа гэд үнэн худлан тодорхойгүй хор үнэлтэд ховж ив тараах нь тэднийг ч болоод та өөрийгөө сөнөж гин гэсэн үг. Тиймээс алдарчнуудын талаар ховж ив ярихаас өмнө танд ийм зүйл тохиолдсон бол ямар байх байсан талаар бодох нь чухал юм. Ховж ив цуу яриа нь маш их ашиг орлогыг олж өгдөг. Бизнесийн салбар болчихсон энэ нийгэмд алдарсан олонний танил хүмүүс нь ч тэр эсвэл ингээний иргэнэн ч тэр хин нь өөрийн мэдлэлтэй мэдлгүй үүний үр дүнгээс би басан бүтээгдэхүүн хэрэглэгч нь болцоод байгаа тул альваад бодовч таанаж бодит амьдралтай илүү анхаарлаа хандуулах нь чухал юм шүү. Хэрвээ тань таалагдсан бол subscribe дараарай гуйж байна.